Өөрийнхөө эзэн байхын төлөө ихлүүлсэн тэмцэлтэн шийдлээ хүлээж байна. За бүх хардмны хурлаа хийж болохгүй хүнээс асч болдог гарч идэл оновчтой гарч идлээ дэвшүүлж оруулсан хурлаас гаргая. Уриалж байна. Монгол улсын иргэд маань үндсэн хуулиар хүлээсэн журам төвөргөө биелүүлж бүх хардмны хурлд идэв санаачлагтай оролцохыг уриалж байна. Монголчуудаа бүх хардмынхаа хурлд нэгдэн нийлж оролцгаая. 11 сарын 29-нд хурлдаа шүү. Эсгээрээ нэгтгэцгээе. Ураа уухай. Монголчуудаа хаан Чингисийн ясаа дэвсэж дахсан дахсныг хотгойдын үгэн цусаа ширээж татав гэж шадрын шингүнжийн хэлсэн үг. Монголынхоо төлөө цог халуун тусан зүрхэнд нь цогилж байгаа цагт хамаг Монголынхоо гал голомтыг батрааж яв, хамгааж яв, хайрлаж яв гэсэн хотгойдын шадрын шингүнжийн хэлсэн алтан сургаал байдаг. Энэний төлөө монголчууд эх орон газар шороо ард түмэн ирээдүй хойж байгаа төлөө нэгдэж нэгтрэн тэмцэж 11-р сарын 29-нд бүх ард түмнэрээ хуралдаа хуран туулдаг байна. 29-ний хуралдаа бүгдээрээ хуран суулж үзэл удаа төр устаа хүргье. Бүх ард түмнийхээ хуралдаа монголчуудаа нэгтгэцгээе. Засгийн өдөрлөгт ард түмэн бүгдээрээ оролцохоор үндсэн хуулиар тогтоосон. Үндсэн хуулийнхаа эдийн дагуу бид ард түмэн төр засгийнхаа хуулинд оролцож чадахгүй. Өнөөдөр хэдхэн олгоор бүлгүүд төр засгийн өдөрж байна. Энийг зогсоож бүх ард түмэн нэгдэж их хурлаа оролцуулж төр засгийн амлаа эвлүүлсэн болоо. Энэ дундаас малчин ард түмэн маань төр ярдэрээс оролцохгүй. Энэ учраас малчин түмэн болов малчин түмэн одоо 300 мянган хүн одоо сүүгээр махаар хангаж байна. Энэ байдлыг хангаж байгаа хүмүүс төр засгийн оролцсон гэдэг ард түмний хурлаа нэгтгэцгээе. Бүх хүний хурлааны ордны ихтэй өрн шатрал бүр усийнхаа төлөө шатралынхаа төлөө шатрал байдлын төлөө эрсдэлтийн нэгдэж хурлуулахыг уриалж байна. Бид үр хойчхоо төлөө амтлан нэг амар эндэрхийн төлөө их орныхоо төлөө эрдэнэ нэгдэж ард түмний хурлааныг зохион байгуулж хурлуулахын зүйтэй гэж иргэний хувьд ахад насны хувьд бэлтгэв. Бүх Монголынхоо эзэн байхын төлөө ихлүүлсэн тэмцэлтэн шийдлээ хүлээж байна. Бүх ард түмний хурал төвшин сайхан нийгэм бүтээж өвлүүлэх нь энэ цагийн бидний үүрэг билээ. Үүргээ биелүүлцгээе ард түмэн. Ард түмнийхээ хурлыг яа монголчуудаа өнөөдөр ирээдүйн хойч үеийн төлөө үр хүүхдүүдийн төлөө ард түмнийхээ хуралдаад хамтдаа ирэхийг үзэж байна. За улс төрийн бодлого шимтгэлийн төлөө
үндэсний зөвшөөрлөж орон улсын амлалтаас гаргаж олон зүйлсийг бүрдүүлж оновчтой гарч ирдгэрье. Дугаар түмний хурлаа хамтуулъя гэж уриалж байна. ирээдүйн үр хоолтын төлөө Бухартны бордыг ийж ойдгоо Бухартны амжилтын батгаа бодохын төлөө бордыг байна. Одоо Даяар монголчууд нэгдэж бүх ард түмний хурлаа хийцгээе. За Монголынхаа ард түмэн та бүхэндээ эдийн дээдсэн эрх зүйтрээс эрдэм оюун ухаан шинжлэх ухааны дээдсэн ёс зүйтрийг бүтээхийн төлөө өнөөдөр Монголын бүх ард түмний их ив нэгдэл их зүйл ажиллагаа хийж байна. Манай нэгдэл 29 он 9 үндэсний хэмжээнд бүх ард түмний их ивийн хурлыг онц их зөвлөгөөний зохион байгуулж байна. Ингээд Монголынхаа ард түмэн та бүхэн эвлэлтэн нэгдэж булгаачгүй ирээдүйн төлөө хамтдаа байхыг уриалгая. Их орон эцэг эрхийнхаа төлөө нэгдэцгээе. Одоо маш их 29